Өдрийн мэнд 3 ахын Ану байна. Ингээд бүгдээрээ онлайн дүр төрхийг хэрхэн бүтээх талаар ярилцгаая. Ихэнх хүмүүс нийгмийн сүлжээнд бодит амьдралаа харуулахыг хүсдэггүй. Тиймээс өөрийн гэсэн сошиал дүрийг бий болгодог. Энэ дүр нь эерэг байх уу, сөрөг байх уу, бусдад ямар нөлөө үзүүлэх вэ гэдг нь танаас шууд хамааралтай. Та нэг бодоод үзтээ. Хүн болгоны Facebook найзууд донд байнга л улс төр ярьдаг, эсвэл гомдлолж байдаг. Сөрөг энерги ялгаруулдаг нэгэн байхад дандаа сайхан зүйлсийг хуваалцдаг өөр нэгэн ч байдаг. Тийм багайз. Гэхдээ энэ нь тухайн хүнийг 100% илэрхийлж чаддгүй шүү дээ. Тиймээс онлайн дүр төрх гэдэг ойлголтыг бодит байдлаас ялгах хэрэгтэй. Сошиалд байгаа бүхэн үнэн биш. Тиймээс өөрийн онлайн дүрийг хэрхэн бүтээх вэ? Бас бусдын онлайн дүр төрхийг яаж хүлээж авах вэ гэдгээ нухацтай нэг бодоод үзээрэй. Нийгмийн сүлжээнд өөрийн эерэг, биеийг бүтээцгээе. Зөвийг түгэй.